Амар мэндэ. Мэлмээ тунгалаг үлмий бат лагшин амгалан үйлс өндөрөв. Туулаа нэвэртэй подкаст. Толгоогоо тойрсон бодолтой, тоохоогоо майдсан зантай. Монгол ардын зүрэг. Хотог товилгаатын тухай домгууд. 8 дугаар хэсэг. Хувлай хаан 7 хар дээл нэг цагаан дээлийг пагма ламд барьжээ. Ламтан хариуд нь хэлжээ. 7 үеийн дараа би усны нэртэй лам, чи алтны нэртэй хаан болж төрөөд хоёул учрна гиссэн иш зарлиг би гэж гин. Ийм ерөөл бөөн учир Төмдийн алтан хаан 1578 онд Содном жамцыг залж ном хүртээд түүнийг Далай лам гэж өргөмжилжээ. Тийхүү өргөмжилсэн хүндэтгэлийн ёслол дээр Орцын нутагт Сэцэн хунтайж 10 номын цагаан түүхийг тунхаглаж, бөөгийн мөргөлийн ноёрхлыг халж, Бурхны шашны инэрэнгүй ёсыг баталгаажуулжээ. Тэр үед Юнган хатан аж төрж, алдарт гүүш, яруу найрагч аюуш нартай хамт ганжуурыг эмхлэлцэн орчуулалцаж байжээ. Аюуш гүүш түүнийг дарихийн хувилгаан чин сүсэг сэтгэлд гэж нэрлэв. Тэр үед эрдэм номороо олны хайрыг булаасан цогтайжийн ээж чин тайхуу төрж байлаа. Түүнийг бурангуй ёсыг сайтар твцсэн хүн гэж аюуш гүүш нэрлэжээ. Гүүш бичиг үсэг сайн мэддэг их бичгийн хүн. Тэртээ 14-р жарны улагчин туулай жил буюу 1807 оны зуны ихэнх сарын тэргэл өдөр их хүрээнээс алс зайдуу аглагт нэгэн хийд байгуулахаар 4-р богд жавцсан дам лувсан төвдөн ванчуг хэсэг бараа бологчдынхаа хамт цэнгэлдээ уулын зүүн хойд ард улаан бомбот гэдэг газар шинжилгээр зааларчээ. Цэцэг навчин налгалсан арт суугаар анхилсан тэр газар явж байтал нэгэн цагаан торгон дээлтэй өнтөр хар хүн дайралтаад 100 лангийн бүү нэг гонгор бурхны хэв өгөөд гинэд алгуулжээ. Тэр хүнийг мөрдөн сургалтал дашчанхар хийдийн зүүн хөтлөөр гялалцсан цагаан торгон дээлтэй хүн даваад явсан гэжээ. Тэгээд богд бэлэг ихэд зохлоо. Энд хийдэ барь да. Химэн тэмдэг шав тавьж улмаар тэр хөтөл дээр чулуугаар гонгор бурхан бүтээж тавьсан нь одоо хүртэл гонгорын хөтөл гэж алдарших болжээ. Өндөр гигэний тодорсон домог. 16 дугаар төрлийн нэр Жавцан дарнад. Төвөд газарт банчин эрдэн лувсан чойж амцын үед хувилгаан гарч төвөд газарт дагдан пунцэглэн хийдийг байгуулж шашныг бадруулан амтныг жаргуулсаар байхад манай халахын очирбат түшээ хаан гомбторж хээр талд гөрөөлж явсаар усан зүйл хэмээх нуурын захад хүрсэнд нэгэн танихгүй лам хүн ганцаар ном уншин сууж байхыг үзээд тэсгэлгүй баярлаж сүсгэлсээр та аль газрын ямар нэртэй хүн бэ хэмээн асуусанд би хойд цангийн Жавцан дарнад хэмээгч лам билээ. Идүүгээ танаа халахын газар усыг дахиж суун. Дараагаар халахын газраа очирват түшээд хаан гомбторч чиний хөвгүүн болж төрж шашныг мандуулан амтныг жаргуулна хэмээн хэлээд утсангүй даруй үзэгдэхгүй болжээ. Түүний хойно Мэн улсын цөнгийн 8 дугаар он хөхөгчин гахаа жилийн 9 сарын 25-нд Эртний Юан улсын Дайчуу хааны үр халахын очирват түшээд хаан гомбторжийн гэрт нэгэн хөвгүүн болон мэндэлжээ. Тэр хөвгүүн мэдлэх үед огторгойд өнгө бүрийн солонго зэргээр татаж хархан өвөл цагт дөрвөн этгээд зүйл бүрийн цэцэг навч дэлгэрч гайхамшигтай шим хотолд газар гүйцэлдэв. Тэр хөвгүүн энгийн хүүхдээс тасархай өөр болоод ихэмсэг сэргэлэн цовоо бөгөөд 2 наснд хүрч шашин ертөнцийн элдв хэргийг нэвтэртэл мэдээд огт багшгүй байтал элдв номын утгыг өөрөө ухаж
Шүлэглэл зохиосоор үдсэн сонссон хүн нь үс хүсгэлэх нь нинчгүй болов. Түүний эцэг Очирбат Түшээт хаан гомбт орж тэр хөвгүүний ил учрыг тодорхойлон Банчин Эрдэнэ лувсан чойж амцаас лавлсанд тэр хөвгүүн Жавзан дарантын хувилгаа магад мөн химэн зааснаар тэр хөвгүүний гэрээс гаргаж баг сахил авахулсаар дөрвөн аймгийн сонссон ил монголчууд бүрнээ сүсэглэж дөрвөн этгээдээс мөрхөөр ирэхчтэн үнэхээр их мөрний урсгал мэт болжээ. Энэхүү 16 дугаар төрлийн Жавзан дам гэгэнийг лувсан дамби жанцан химээ нэрэдэв. Дараагаар халахын газарт шарын шашныг бадруулж номын хүрээ байгуулж бүхий халахчууд цөм үннээр цутхан санаа дагаж түүний шашинд багтаж соёлд хандав. Бас Жавзан дам гэгийн өөрийн эцэг Очирбат Түшээт хаан гомбт орж махаа самид сэцэн хан шолой засагт Цувадын ард хэлжээ. Би санаваас зүүн зүгийн манж улсын их богд эзний эрдэм соёл туйлын гайхамшигтай бөгөөд үнэхээр хэтэрхий. Манай халахчууд чин үнээр илж зарж гайхамшигт богд эзний төмөн амгалан ирээд 9 цагаан зэргийн алба барьж боол болж явбаас халахын орноо бурхан шашин нэн хөгжиж хойч өдөр халахын олон монголчууд цөм уй улиран богд эзний тэнгэр дэлхийн мэд өндөр зузаан хишгийг хүртэж өн үрд амар жаргалыг олж амьдрваас зохистой. Химэн түншиж мэдээд тодорхойлон ухуулсанд Түшээт хаан гомбт орж Сэцэн хаан нар бүгд машид баярлалдан санаа дагаж дээд эрдэмтэд 1628 он буюу 2 дугаар онд хамтдаа сайнаар нийлхийг гуйн бичиг айлтгажээ. 3 дугаар онд илж зарж Тимээ морь булга бүрэгдийн үд Оросын буу өргөн барьжээ. Түүнээс хойш зарилгаар халахын 3 хааныг жил бүр цагаан Тимээ нийжгээдэг. Цагаан морь 8 адыг бариулах түн химээснийг хүндэтгэн дагсаар ирэв. Хойно шичүү гийгүүлсэн Хуанди нийслэл хотын газраа тулгар төр тогтоосон цагт Жавзан дам гэгийн халахын 3 хааны хамтаар жил дараалан илж зарж зүүл зүүлийн бурхан 9 цагааны алба барьж хичээн гүйлэн сүсэглэх ёсыг сагсаар ирсэн нь маш он удав. Хойно инх амгалангийн 27 дугаар онд галдан ирж халахчуудыг төвөөсөн цагт Жавзан дам гэгийн бүх халахчуудыг төрүүлэн авч тулгар төр дагаж орж дундтыг өнгийж зассан Тэнгэрийн улсын төмөн овгийг хамтдагсан их богд эзний хишгийг хүртэж олон монголчуудыг найралдуулж гавьяа зүтгэр гаргасан учраас шийчүү өршөөлт онц багшлан болон хүндэлж умар зүгийн амьтны итгэл номын богд химэн шүлэглэл зохион шагнаж элдв дотоод гадаадын нарийн нууц зүйлсийг нэвтрүүлэн зарлиг буулгажээ. Шарын шашны төрүүлсэн илтгэл болгож басхүү Тэнгэрийн гэгэнэ бараалгахаар одох үед Жавзан дам гэгэний суусан гэрт эзэн гэгэнээр ойр заларч дараа гайхамшигтай хишиг хүртэв. Хишгийн эдийг тоочвоос шар торгон шүхэр нэгийг нэг өнгийн илэрхий сүйх тэрэг нэг шар сүйх тэрэг нэг шар бүсийн хөтнийг шар асар нэг алтан очоор хадсан хар үнгэн малгай нэг цэнхэр өнгийн торгон чирэг 2 сум арваа цаадагтай тогсын өдөр хийсэн малгай 2 совд хатсан 8 оргилд эрдний чулуу хатсан халиу захтай хар үнгэн жанч нэгийг булган жанч шар магнаг торгон дээлнийг шар луутай хөвөнтэй урт хөрөм 2-ыг шар луутай давхар урт хөрөм 3-ыг шар утсан бүс нэгийг цагаан шил шигтгсэн туухай 4 алтан шаглаатай их хавтаг 1 хос шар торгон гутал 1 хос шар магнаг оймс 1 хос шар торгон гутал 1 хос шар магнаг олбог түшлэг 1 хувь шар торгон олбог нэгийг шар жолоотой хазаа арх худраг шар магнаг олонцог тохомтой бүрэн имэл 3%, цагаан хаш хангагч 1, хаш аяг 1-ийг, дуран 1, хулсан таяг зэрэг зүйлийн туйлын нүртэй юм шагнажээ. Түүнийг идүгэ үе хүртэл үе үедээ хэрэгэлсээр буй. Инх амгалангийн 45 дугаар он
1706 онд хүрээний газраа номын их хурлын дугуйн баттган байгуулж шарын шашныг мандуулснаас хойш дөрвөн зүгийн олон хүн мөн үүл мэт газар газраас зэргээр хуралдан ирж чэн үнэнчээр сүсэглэлдэн соёлд хандаж халахын олон хам вангуудаас эхлэн албад ардад хүртэл Жавзан дам гигэний баг цагт урдаас тосон мэдээд олон духуулан хэлсэн ёсоор их богд эзний өндөр зузаан хишгийг хүртэж дунддыг өнгийж зассан Тэнгэрийн улсын бүр буйнд түшиж энх үед амар жаргалаар хүрсэнд цэнгэлэлдэн аж төрөв. Найрал төвийн тэргүүн он буюу 1723 онд Жичүүн төлөвт Хуанди, уд жичүү өршөөлт Хуанди Жавзан дам ламыг маш өршөөж дотнолон үзсэн нь туйлд хөрөв хэмээн тусгай хишиг зарлиг буулгаж шашныг мандуулах цол шагнаад басгүй жирэмсэн Жунван Юан О Жичүү Хуан Цэн нарыг гаргаж алтан тамга алтан навчид өргөмжлөлийг шагнан хүргүүлсэн юм. Мөн онд нийслэл хотын газраа жанчхалсан хойно эзэн гигэнээр заларч Жавзан дам ламын шарилт хадаг олгож цайд тахиад дараагаар хишиг хүртээж шар магнаг бүрээстэй дөрвөн өнцөгт шар утсан цацагтай үнэртэн уйсан шар сүүхт эрэг нэгийг сүмбэр уул 7 эрдэнэ 8 бэлэгтэй мөнгөн мандал нэг мөнгөн тавиуртай эрдэн шигтгсэн алтдсан мандал нэг бойпер 2 мөнгөөр хөвөөлсөн гадаа талд 8 тахилтай додоод талд хятад үсэг сэлсэн цагаан бүрээ нэгийг алтдсан тухтай шар шүүхэр 3 7 эрдэнтэй чимэг 2%, 8 бэлэгтэй чимэг 2%, 50 лангийн алтан мандал 1, 50 лангийн мөнгөн домб 1, 50 лангийн мөнгөн шар 1, хаш хундаг 1, хаш ховин 1, их сэлбэртэй эмээл тогсон морь 1, их хавтаг 1, их магнаг 1, баг магнаг 2, үүлэн хээтэй торог 3 интэй, өгдөн 2 интэй, бүтээлэг торог 4 интэй, эсэн торгомсог 4 интэй, яшил 3, панс 10, хадаг 500, шар улаан цагаан өнгийн ханш 18, навчин цай 100 жин, хүж 10 багцдаг шагнажээ. Дагалдангаар Жавзан дам ламын шашныг түгээмэл болгохын тулд тусгай хишиг зарлиг болгон мөнгийг нэг төмөн лангаар шагнажээ. YouTube дээр Туулаа нэвртэй подкаст. Мөн онд хишиг хүртээж Жавзан дам ламын номон их хүрээний ном унших лам шавыг захирах хамт номон захирах эрдэн Шанзодов нарт тус сургах зарлиг тамга нэжгээдийг шагнажээ. Жавзан дам ламын хувилгааныг сурвалжлан ирүүлээд Далай лам Банчин эрдэн нарт тусгай зарлиг буулгаж бас дотоод өртөө шагнаж хүрээний Монгол элч нарын хамт 6-ны босго нэгийг гаргаж баруун зуугийн газраа илгээжээ. Илгээсэн хойно Жавзан дам ламын хувилгааныг сурвалжлан олсон зэрэг явдлыг адилтгасныг зүүдэлсэн хэрэг. Тайлбар энэ. 1-ээс 15 дугаар Жавзан дам хутагт энэтхэг төвдийн орон тодорсон бөгөөд 16 дугаар дүр нь Монгол тодорсон билээ. Та YouTube дээр Туулаа нэвртэй подкастыг үзэж ба сонслоо. Бичлэг таалагдсан бол сэтгэлдээ үлдээж subscribe төвчөө дараарай. Мөн нүүр номд Туулаа нэвртэй гэсэн хуудас бий. Нүүр номоор аялахдаа хуудсыг минь дагаарай. Тэгвэл Туулаа нэвртэй баярлах юм. Танд таны гэр бүлд эрүүлийн хаз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.